Тэгээ би одоо энэ бас малчтад хэлдэг байхгүй. Та нар одоо шинжлэх ухаантайгаа уялдуулж маллаа. Тэгэхгүй бол зүгээр бид нар дээрээс ингэдэг байсан, тэгдэг байсан. Тэгээд байхлаар чи малчин ч олтгоо байлд юм байна. Тэгээд ер нь эрчимжүүлэл ингээл юу яагаад ирвэл хоёул болох юм уу? Одоо танайчд яаж малчин өсөж гинөө? Малчин өсөлч. Одоо 500 хонд ч одоо хэдэн малчин? Одоогор нэг л малчин байна. Нэг л малчин. Тогтмол бол тийм ээ. Тий. Ер нь малчин олдож байна. Малчин олдох хэцүү. Олдох хэцүү нэ. Цагийн ажилчин олдож байна уу? Цагийн ажилч олдохгүй. Олдохгүй нь тий. Хаасайг бол тийм болчиход байна л та. Тэгэл ажил өгсөн ажил хийх гэхээр ажлын хүн олдгоолч хайраас. Наадаар санагдсан юм байна тий. Наадаараа санагдсан. За энэ ч нөгөө нэг эрлийн цаонууд нь юу гэдэг урт сүлтэй нүү тий. Одоо энэ урт сүлтэй энэ Мернос бод чинь. Зарим нэг гээл нэг жоохон ахтар сүлтэй байгаанууд нөгөө Монголтой эрлийн эзэлсэн эднэр гээл. Хүмүүс тэгэл нөгөө нэг эрлийн зүйлээ цос солилоо Монгол хойноо яасангүйгээл бас нэг муу хэлэх маягтай байх юм аа. Тэгээ яг үнэндээ тэгээ сүлд нь ашигшин мэн өрөөд ирэхээр хургнууд нь тэдний Монгол хойноо хурах хэдий хилтэй гарах нь уу нэрлийжэд ирэхээр махны гарц нь хэдий хил болох нь уу гээл. Тэгээд ирэхээр л хүмүүс ойлгох. Одоо энэ авих одооноос л яг ойлгож байгаа бол. Одоо энэ ноос хэр үнэтэй байна? Ноос бас үнэ гэдэг чинь. Эднэр их Монгол хойноос энэ нөгөө нарийн ноостой нэгэд эднэрийн ноос болохоор арай илүү үнэтэй байдаг. Одоо нөгөө Монгол сервис станцын хөлсний хувьслаасаа гадна дахиад энэ жилээс цагаан алт хэлсэн. Энэ хаягдаад байгаа ноос үнгүүдэд байгаа ноос жилд үн цэндэр бол том бодлого явж байгаа шүү дээ. Нөгөө талд арь шир ноодор тийм ээ. Тэгээ хамгийн гол цагаан алт чинь хоньны энэ ноос ахгүй. Хоньны ноос нэгсэг үнгүү боллоо шүү дээ. Одоо харин гайгүй болох болов гэж бодоод шүү дээ. Тэр өнгөлөгчөө санаачлаа. Тэр цагаан алт талтай. Одоо энэ гэрээч хордоол үлээ гэдэг. Ер нь ингээд нөгөө хүнсний аюулгүй байдал гэдэг талаасаа л тэр чинь одоо хаанаас одоо ямар мах идэж байгаагаа мэдэхгүй хүмүүс зөндөл одоо манай хотын зах дээр бол тийм л байгаа шүү дээ. Хаанаас ямар мах ивцээ, ямар тариа ийцэн мах ирж байгаа бүү мэдл байгаа шүү дээ. Тэр энэ мал аж ахуй энийгээ сайжруулад ирчихвэл тэгээ хоёрдугаарт нэг түүхэн эдэ сайхан боловсруулдаг болчихлоо. Одоо бид нар намар хойны ингээл хийх чи ерөөсөө нэхийг нь авахгүй. Өлөнтэй нэхий 2000-3000-аар аавна. Нэхийг нь ажчихаа өлөнгийн аваад ирэх гэл яг тийм шинэ л байгаа. Та бол одоо 5 жилийн хугацаанд нэлээд туршлага хоригдлуулаа үсттэй. Нэлээд туршлага үзлээ. Ер нь ямар хөө байна тэгээд? Харин тэгэл болох л нөгөө мал тас дагуул ам тасна гэж тэгэл. Тоо биш. Чанар болцсон учраас чанар 500 мах барлууллаа гэхэд нэг энгийн махтнаас нэг араа илүү тий хүч хөлвөл гэж бодолтой л яваад байгаа шүү дээ. Одоо ингээд малаас харалтай арь шир ноос ноолрыг үн цэндэр болгох. Нөгөө талдаа мах бүтээгдэхүүн сүүсүүн бүтээгдэхүүнүүдийг эцсийн бүтээгдэхүүн боловсруулж өөрсдөө ангах сайжлах юм бол бүс нутагтаа хүнс экспортлогч улс болохын томоохон зорилго байгаа. Тэгэхээр таны хийгээд байгаа энэ эрчимсэн мал аж ахуй энэ л их чухал. Тэгжээж нөгөө залуучууд чи хөдөө тогтно. Малаасаа жилдээ 2-3 удаа ашиг олчихно.